Тэгээ ер нь тулаанчд мэрэгжлийн тулаанчд бол аль болох мэрэгжлийн тулааны одоо хэрэгэлдэг л дээ. Тэгээд Фертекс бол нэгэнт одоо тулааны хувьд бол ерөөсөө дэлхийн брэнд болсон шүү дээ. Кикбокс, холимог тулаан, бокс ер нь тулааны бүхий л төрлийн хэрэгжилж яаж чинь үйлдвэрлэж байна, хувцас хэрэгсэл. Тэгэл одоо лат, бэлээ бол супер. Legend тэгээд Legend FC-гээд одоо Макаод байдаг холбооны би одоо авраг байсан. Тэр холбоо тэрчгээрээ Фертексийн хэрэгслээ тамирчтай хангадаг байсан. Тэгээ одоо бэлээ бусд юм ингээд тамирчтай одоо подолк эрт үзэн одоо өмч подолк гэх бүгдийн цамцаар хангадаг байсан. Тэгэл 10-аад оноос эхлээл тэгэл Фертекс юмар бол салаагүй шүү дээ. Тэгээд одоо One Championship гэдэг Азийн том холбоо байна. One Championship гэх чинь бас бэлээ хэрэгсэл доторх бүх одоо тамирчдын дандаа Фертекс. Мөн юуны Америкийн Strike Force гэж холбоо байсан. UFC-тэй нэгдсэн. Strike Force бас тийм байсан. Бэлээ нь бас эртний шүү дээ. За ер нь яг нэг тулааны одоо шилбэр өвдөний хамгаалалт, эмзэг эрхтний хамгаалалт одоо тулааны бэлээ тэр чинь хамгийн супер гэдэг нь Тайланд байхгүй. Тайланд учраас тэр чинь үндснийхний спорт болсон. Тэр хэмжээгээр тэр хэрэглэлээ бүр үнэхээр гоё хийдэг болсон. Тэгээд Тайландаас гаралтай юм Фертекс юм чинь. Тэгээ бусад одоо нэг Винди, Твинс гэл олон брэндүүд байгаа л да. Тэднээс ч ингэж гарч ирсэн юм Фертекс. Тэгээ Монголд ингээд салбар нэгдээд тэгээ яг ингээд бүр албан ёсны эрхтэй худалдаалагдаад гэхдээ яг Тайландд байгаа дэлхийн аль ч улсад байгаа үнээр ингээд зарагдана гэдэг бол маш том боломж. Тулаанч ялангуяа мэрэгжлийн тулаанаар ингээд явж байгаа тамирчин залуучууд бол үнэхээр хэрэгтэй. Одоо гоё юм болчиход байна л да. Таны одоо тийш тийм ч одоо ингээд манай оргил дуурчны Тайланд тулдаад энэ Фертексийн одоо камптер бэлтгэл хийгээл тэгэл Фертексийн хувцаар бас хангалттай. Дагаа би дагаж явсан болохоор бас дахиад хангалттай тэгэл явж. Гарын цохол өдрийг их бий давна. Тэнд ч одоо ингээд лапар байнг ингээд даваад авчих бас хэцүү шүү дээ. Эний чинь бүсэлчээ тэгэл байгаа шүү дээ. Одоо нэг өөр бас нэг байгаа. Тэгээд энэ дотор энэ төр нэгдэх Фертекс бол чанартай л та. Тэгээд арай нэгэн болохоор би ингэдэг өөр нэг одоо байгаа та тэгээд энэ дотор ингэж хийчээд их зузаан биш болохоор энэ дундуур дахиад лап хийдэг байхгүй. Тэгэхгүй нөгөө тамирч чинь хүнд цохолттой. Ийлэг өөр дөргөө шүү дээ. Чин энэ бол сайхан зузаан гэдэг. Цохол ингээд цохолтын үчиг саа шингээгээд тараагаад явчихдаг. Тэгэхээр маш бийж ингээд цохолтны ирэх нэг баг. Тэгэхгүй арай бусад үчнийг нэгэн дараагаар хатуу цог дөргөөд идэх байхгүй. Чи одоо янз. Тэгээ одоо энэ Фертексийн бас юу гэдгийг гойны хамгаалалт. Лап гойндөө зүгчдэг. Одоо энийг ингээл гойндөө зүгээс хөртөлтөд зүгээр ингээл энэ рүүгээ өшгөлүүлээл эн чинь ингээ өшгөлтийн ингээ тараагаад яг ингээд гойнд болчонд ингээд өвдөл байхгүй. Маш гоё одоо шүү. Тамирчдыг бэлтгэдэг хэрэгтэй. Бас яг юм зузаан. Тэгээд тараагаад маш гоё. Тэгээд энэ дээр даацсан бас тамирчдыг өшгөлгөл бас урамтай. Маш гоё өгдөг. За ингээд лап ингээд Фертекс хэрэгсэл манайхан бол манай оргил One Championship орж тоглоод тэгээд яваад бас ивент түлээд Фертексийн тамирчнаар ингээд тулаанд орох. Тэгээ бас хөөх юм уу гэдэг хангачаад байгаа мó. Фертексийн л голдуу юм байна. За энэ бол одоо ингээд би 16 онд 3 дахь аваргын бүсний төлөө тулдаад Сингапурт. Тэгээд тэндээс авч ирсэн лап байхгүй. Одоо 16 оноос хойш явж шүү дээ. Фертексийн. Одоо ингээд 8 жил яг ингээд нүдүүдээр эн чинь ингээд хэрвээ бүр муудад ирэнгүүт бид нар энийг ингээд задлж хагаад дотор нь ингээд бутраад ах юм бол ялгаруудаар ороод дахиж яадаг байхгүй. Гаднах нь урагдахгүй ингээд байж байна. 14 оноос 8 жил яг нүдүүдээр сүүлийн 2-3 жилээс шинээр лап нэмж байгаа бол хууч одоо коронавигийн үед дуусах ганцхан нэг болсон шүү дээ. Шинээр бэлтгэл. Тэ. За ийм Фертексийн энэ бас удаж байгаа юм ингээ урагч урагцсан. Энэ мөн 16 онд авсан.
сүлдээ бүр ингээ аргагуултай энэ ч одоо 8 жил яг энэ гарлаад байгаад ингээ явж байсан. Энд чинь ингээ дотроо юм үүтэй алганд ингээ ардаа бөмбөр. Тэгэхээр чи ингээ алгад бүр ингээ тэгшин баригдахгүй ардаа ийм гарт маш ихтэйх. Ингээл барина шүү дээ. Тэр чи ингээ тамирчид тэгээ лаб барьж байгаа багш нарт маш ихтэй юм байна. Гоо. Тулааны ер нь олон брэнд байгаа л да. Гэхдээ Тайландууд бол үнэхээр супер юм шүү дээ. Тайланд бас олон байт юм бас. Windy, Twins гэл. Тэр дотроос дэлхийд гарсан нь бол Pertex. Мэдээж нөгөө өмнө хийжсэн юунээсээ уламжлагдаад тэднээсээ салбарлаад гараад ирсэн юм хэлээ л дээ ер нь. Тэгээ уламж онорч байна. Энэ бол маш их хэрэгтэй. Хөлөөрөө ингээ өшөлтүүд их хийдэг болохоор ер нь тамирчид хөл нэг гимтчих юм бол ингээ удан штэ идэх гэж. Бас нэг хэсэг хугацааны бэлтгэл алдчихна. Тэр оронд чинь форм алдагдана, олон юм боловч спаринг нөгөө мэдрэмж байхгүй болчихдог байхгүй. Тогтмол ингээ нөгөө уйтгартай юм шиг бэлтгэлээ өдөр тутам хийж л байхгүй бол туслах суухгүй. Тэгэхээр энэ чинь ингээ шилбийг маш сайхан хамгаалдаг юм. За энэ бол их гоё юм байна. Энийг батгуудад захисан. Pertex Монгол. Тэгэхээр энэ рүү ингээд дүүгээд сайхан одоо ингээд юмны даавны өөц, савхины өөцүүд ялангуяа хийдэг. Бүр гоё хатуу болт. Тэгээ нөгөө хуучин шокныхаа төрлийг авч юм даа. Тэгээ эн чинь ингээд задарсан байна. Нэг гоё юм. Чи дээгүүрээ энгүүрээ ингээд пимгэр өргөн. Тэгэхээр яг хөө доороос нь зогч болдог. Шоконд ч одоо бид нар чи ингээд шулуун цохилтууд болдог юм шүү дээ. Хажуугаас шулуун цохилтууд доороос нь зогхоход маш хэцүү. Чи эн чинь одоо ингээд доороос ингээд зогч болдог. Эргүүрээ гоё болчихгүй. Хажуугаас бүх юм юм. Тэгээ доороос зогтод өгчдөг. Тэгвэл энэ айгу онцлог юм итэх. Энийг ингээд чих шүү дээ. Тэр ийм наалттай болохоор зэрэг бэлтгэл маш хурдан одоо бэлэн болно. Бэлтгэлийг лав аваад үдээстэй бол хүнээр үдүүлэх гээд ингээд хуцаа алддаг байхгүй. Тэгээ шууд ийм наалттай байна. Тэр за ер нь жоохон зарим бэлэнүүд бол ер нь нэг худалгүй ингээ хөлс мэс болоод ороод ирэхээр энэ наалт байх худлаа болчихдог. Тайланд бэлэнүүд бол урд харьцангуй маш сайн. Наалт аягүй сайтай. Тэ энэ хатгалт яа сонирхчдын боксын бэлээ бол үүтэй л дээ. Хагас хатгалттай байхгүй. Гар нь ийм байж идэг ингээ ийм эдгэр чинь болохоор яг бүтээн хатгалттай мэрэгжлийн. Тэгээ лап энтер доорход маш идэх юм байна. Тэгээ холимог дулааны бэлээ бол 4 онц гэж байдаг байхгүй. Энд ч одоо ингээ 14 онц гэж бол холимог дулаан 4. Тэгэл гар боох нь 2 болвол тэгэл нүцгэн гарна шүү дээ. Одоо манай клубыг Pertex Монголын Pertex Монголиа дэмжиж сайхан дулааны хэрэгслийг бас ингээд дэмжиж тусалж чад маш их баярлалаа. Батгуудаа баярлалаа. Энэ жилийн холбооны лидер хэлэгч Батгуугээд одоо дулаан дуртай сайхан залуу. Бидний бас ингээд дэмжиж өгч байгаа баярлалаа. Баяртай байна. Батгуудаа ингээд сайн сайхны хүсээрээ ажлын өндөр амжилт хүсээрээ.